Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэхүү бичлэг хүрэх цаг мөчийн мэндийг хүргье. Өнөөдөр би та бүхэндээ урайхан өргөжинд хэлсэн түүх үлгэрийг ярьж өгье. Урайхан хааны Цэцэнбаатар 9 сайхан хөвгүүндээ харийн орны хаан удмаас хатан буулгах, өөртөд үгүй эрдэм ухааныг сурч ирэх, хаяа залгаа орнуудтай эвийг баттгаж, инх хамгааланг дархлах үүрэг өгч, эдэр эсийн хүйтнээр холын аянд мордуулжээ. Яагаад ингэж илгээх болсон тухайга тэрээр ийн өчөжгөн. Хөх тэнгэр мөрлөж үндийсэн, хөрст газрыг хотоолгож өссөн, хан уусаа хараалж өндийсэн, хатан голоосоо залгилж өссөн. Хан сайхан хөвгүүд минь эрин ирэхээр яваагүй билээ, эрхсийн зараалаар төгсөн билээ, эдэнд шунаж, бяданд сагсуурж яваагүй билээ, элдвт шохоорхож, ирээ миранд дурлаж гараагүй лээ. Мөнх тэнгэрийн зарилгаар мэргэд их хөвгүүдийн зараалаар өндөр их төрийнхөө ирэх 9 их үеийн бэлэг шинжийг асуулгаж, онгод их тэнгэрийн онцолж хэлсэн ёсоор хамаг Монголын заяа, хан төрийн төөрөг, одод их иргэсийн орчлыг анхаарч, ойрын 99 жилд бэлэгт их хүмүүсийн бэлгийн мэлмийг нээж, өнөөхөн эндээ өөр хоорондоо биш, өргөн дайд уудам дэлхийд үнэт дурсагдах, үргэлж гайхагдах өн мөнхийн улсыг бий болгоход эрдэм чадалтан дутна гэж их хааны ивэл эрхийн цагт их баггүй бүгдээрээ илүү дутуун үгүй жаргана гэж. Өнөөдрийн төлөө биш, өөрсдийнхөө төлөө биш, ирээдүйн төлөө үнэт дурсах их улс үүсгэд эрдэм чадалтай хүмүүсийг бэлэн байлгахын төлөө эд хүйтэн цагаар эдэр сайхан үрсээ аян холд мордууллаа, алсын замыг заслаа гэжээ. За үргэлжлүүлээд Цэцэнбаатрын домгийг ярьж өгье. Цээл сайхан хоолойтой, цэг сайхан нуруутай, цэцэлж ярьсан үгтэй, цэгцэрч гүйдсэн үйлтэй Цэцэнбаатар гэж байж гинэ. Арга шарга толгоцтой, алтан харган нэмжээртэй, боохор шоохор дэрстэй, бордон мараа ихтэй, эзгүй говийн дунд, элсэн махан хаяанд, хар тэгэнд шаваатай, ханад ихэл өргөөтэй, хатан сайхан ихтэй, харгсан олон хүүхэдтэй ийм нэгэн баатар эгэл бус хувьтан хүн заяа дүрсийг харж мөрлөж үндийлгэжээ, барааны газрыг тоохгүй, бартаа холыг харвсан баатар эрсийг өсгөжгөн, барих номыг бэлдэжгэн, жиндүү өвлийн хүйтэнд чичрээ дагжаад мартуулж, өлчир чирэг эрсийг өсгөж үндийлгэж өгчгэн. Эдэр 9 хөвгүүн нь эд насанд хүрэхэд эцэг болсон баатар нь ингэж захиж гинэ. Хөвгүүн үрс минь үндийлөө, хүч чадал суулаа, хүний зэрэгт хүрлээ, эрмэг хүлгээ чин зэхлээ, эртээ сэлмий чин бэлдлээ, элд бамбааг чин зэхлээ, харвах номыг чин бэлдлээ, хатуужил бүхнийг суулгалаа, харийн газарт явж хатан болох хүмүүсээ олцгоо. Их холоос авбал илүү сайн буйзаа, эд хөрөнгөөс илүүтэй эрдэм чадлыг нь харуул, илүү нь тэр билээ. Учиг тайлж, учир гаргах ухаантай нь уран хийгээд баянаас илүү буйзаа. Үзэгслэн гоо өглөөнийх төдий, үнэн човн гэдэг өдрийнх төдий, өмг төшигтэй нь үнийх байдаг, хань болох үрсээ хайж олцгоо. Хатуу саад гарвал даваад гарцгаа, хаяанаас бус хараас гэргий авахын учир нь энэ улсад эр чадалтай нь олон ч эрдэм чадалтай нь цөөрчээ. Энэ бол элэх бурхын шинж, эрдэмгүй олон төрхийн шинж, эцгийн галыг дагаж өндийсэн ч
элэх жамыг дагаж болохгүй. Хатан үрс зөөн боллоо гэж хан хүүгүүд олон төрлөө гэж хинхдэг цээжээ дэлдэж хил хураа татаж овоо болгонд очиж оройтой болгонд хэлж онгирч хашхамармаар байвч жарны цаадхыг харж жаргаж суухаа бодож холын цаадхыг харж хожиж суухаа бодож даяарыг дагуулъя гэж дажингүй сайхан явъя гэж ухаанд цэцэн холыг бодож өсгсөн үрээ өдөвгөн. Удмын минь цус шингэрч улам олуула болог гэж ухаандаа нэгийг бодож учир гаргаж явуулав гин. Өөрийн 9 хүүг өөрийн биш нутгаас бэр авчир гэж хаяа тарьсан олон улсынхаа хаан удмаас нь харж шинжээд хатан хэрвээ онож буулгавал хамтдаа амгалан жаргана гэж харвах сайн нумыг агсуулж хамжих сайн нүхтийг дагуулж болцсон жил 3 шүү болсон болоогүй 90 шүү гэж захиж хэлээд илгээвгэн зам юуг нь засавгэн. Хар газрын хаан удамтай хатан хүнийг хатуу үг хэлүүлэхгүй харж буцааж гүйлгэхгүй зөөлөн сайхан хандаж зөв сайхан хайрлан байж өөрийн цусыг холдуулах гэж өвгд удмыг сэргээх гэж эдэр 9 жавар эд тачигнах цагаар эр хар үрсээ эхнэрийн эрэлд мордуулавгэн. Хатан сайхан ижийн хатаасан махыг зэхэж хатуу үдээг бэлдэж өдрийн газарт өл болог гэж өвдөж ядарвал эм болог гэж өнжөөсөн шар досыг үүс болгож өгөвгэн. Наран 60 өртөө газар жаахан ойр байна. 80 өртөө газарч наан ойрхон байна. Үүнээс л цаашаа яв. Түмний гадрыг туул гэж 9 зөвхт ерөөл өргөн 9 сайхан хүүгээ өдөвгэн. Хүү үрсийг дандаа хүний нутгаас бэр ав гэсэн ухаан ихтэй эцэг хүний уужим их бодлон 10 зүгтээ ивээгцэн ахуй олондоо хүндлэгдсэн алдар цуун түгсэн авгай гүрнийг бүтээхэд ажгүй. Хаяа залгаа улсуудын хаан удмаас нь хатан булгаж хамаг бүгдээрээ үг нийлсэн хамтад бултаараа үйл нийлсэн тийм их гүрний тэнгэрийн ивэлээр байгуулах энгүй нэгэн бодол эцгийн санаанд байжээ. Тэнгэр эцгээс асууж тээг саадыг гаргаж удган ээжээс асууж учир явдлыг гаргаж хувь төргийг нь үзэн улаан хулган жилийн өвлийн адаг сарын их тэргэл сарнаар 3 жилийн хугацаа тавьж 9 тийш одуулавгэн 9 сайхан хөвгүүний дуудах их алдрыг нь дуусаж үзвэл их хөвгүүний нэр Эрдэмт бүлгөө, удаах хөвгүүнээр нэр Учирт бүлгөө, дараах хөвгүүний нэр Дархан бүлгөө, дөтгөр хөвгүүний нэр Домогт бүлгөө, 5 дахь хөвгүүний нэр Тамирт бүлгөө, 6 дахь хөвгүүний нэр Зүнж бүлгөө, 7 дахь хөвгүүний нэр Домж бүлгөө, 8 дахь хөвгүүний нэр Нарт бүлгөө, 9 дахь хөвгүүний нэр Ерөөлт бүлгөө. Шар бар жилийн өвлийн тэргүүн сард саад бартаатай байсан ч эргэж ирсгүй гэж Цэцэн Баатар аав нь цэгцтэй үгийг хэлээд цэрэг эрсийг дагуулan асын газарт мордуулавгэн. Үлгэр ийхүү төгслөө үргэлжлүүлэн дараа нь уншиж өгнө. Бүгдэнд нь баярлалаа.